цаана хүүхдүүдээ өнөөдрийнхөө хичээлээр бүгдээрээ баримтлын шавар ашиглан хөөрөг хийцгэнэ. За хөөрөг маань маш олон төрлийн өнгөтэй байдаг байна. Хөөрөгийн утыг дайлан. За одоо бүгдээрээ баримтлын шавар ашиглан хөөрөг хийцгээе. За багш нь баримтлын шавраас цагаан, шар, улаан гэсэн 3 өнгийг сонгож байна. За та нар мөн адил өөрийнхөө дуртай өнгийг сонгоод багшигаа дагаад хийгээрэй. За багш нь цагаан өнгийн баримтлын шавраар хөөргийнхөө ихвийг хийх гэж байна. За баримтлын шавраа сайтар нухаж зөөллөөрэй. За зөөлсөн баримтлын шавраа хоёр алганыхаа хонхор өөрөг хийлж өгнө. За өөрөг хийсэн баримтлын шавраа хоёр талаас нь хавтгаалж өгнө. За хөөргөний маань ёроол хэсэг нь хавтгай байдаг учраас баримтлынхаа шаврын улдаасан дээр тавиад дээрээс нь баг зэрэг дарж өгөөрэй. За ингээд хөөргөний ёроол хэсэг бас мөн хөөргөний маань их бий бэлэн боллоо. За одоо хөөргөнийхөө толгойг хийхэд бол багш нь улаан өнгийн баримтлын шаврыг авлаа. Улаан өнгийн баримтлын шавраас бага хэмжээд тасалж аваад хөөргөнийхөө толгойг хийцгээе. За мөн адил баримтлын шавраа зөөлнө. Зөөлсөний дараа алхныхаа хонхор хөөрг хийлж өгнө. За ингээд сайтар хөөрг хийлээд өгөөрэй. За ингээд хөөрг хийлж бэлтгэсэн толгоогоо хөөргийнхаа их биеийн дээр нь байрлуулъя. За ингээд хөөргөний маань толгой бэлэн боллоо. За хөөрг маань их бие, нуух, толгой гэсэн 3 хэсгээс бүрддэг юм. За тэгвэл хүүхдүүдээ бидний хийж байгаа хөөрг нь юу дутуу байна вэ? Багштай хэлээрэй. Зүйтэй. Маш сайн байна. Одоо бидний хийж байгаа хөөрг нь нуух дутуу юм тийм ээ. За тэгвэл багш нь шар өнгийн баримтлын шавраар хөөргөнийхөө нуухыг хийж өгье. Шар өнгийн баримтлын шавраас маш бага хэмжээнд тасдаж авъя. За багш нь ийм хэмжээтэй тасч авсан. За муу адил зөөллөөд улдаасан дээрээ тавиад цөвж өгөөрэй. За нуух гэдэг нь хөөргөний толгой хэсгийг тойруулсан мөрсөн хэсгийг нуух гэдэг юм. За нуух гэдэг нь хөөргөний толгойг тойруулж хийсэн хүрээд нуух гэж нэрлэдэг юм шүү хүүхдүүдээ. За ингээд өнөөдөр бидний хийсэн хөөрг бэлэн боллоо. Хичээл тэтгэврт оролцсон хүүхдүүдээ баярлалаа.